За сайн байцгаана уу? За намайг Отхон Баяр гэдэг хаан уул дүүргийн эцсийн эмнэлгийн уушны ихэмж байна. За та бүхэндээ өнөөдөр ковидоор өвдсөний дараах хамжинжийн талаар хамтдаа ярилцъя. За өнөөдөр ковид өвчин, ковид буюу коронавирус салбарт өвчин ямар өвчин бэ гэдэг талаар бол хүн болгон мэдж байгаа. За нийгмийг зочирдуулсан цар тахал байгаа. За манай Монгол улсын хувьд бол ковид цар тахалтай бол одоо хэмжээд одоо 2 жил болж байна. За энэ хугацаанд төдийгөөс өдөө хүртэл ковидын вирус 3 дахь давлага хөгжлөө явагдаж байна. За гадуур бол коронавирусын албар бол маш өндөр эрчтэй одоо тарж байгаа олонд бол одоо залуучууд маш ажилчид бол дамайн сургуулийн орчинд бол албар хамгааллын дэглэмээ зайлшгүй шахах одоо цаашгүй одоо албар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай байна. Ковидын одоо вирус одоо хизээж хэндэж халдвар тарааж өвчлөл өндөр эрсдэлтэй байна гэдэг сануулж байна. За ер нь бол коронавирусээс ковидоос өвдөхгүй байх хамгийн энгийн арга бол хүн болгонд болсон. За өөрөөр амны хаалт зөв хүн хоорондын зай барих, олон нийтийн газраар очихгүй байх тий. За гараа тогтмол байх гэх мэтлэнгийн бол зөв хэмжээтэй бол байнга өгч байгаа. За хэдий тийм боловч одоо албарын тоо буурахгүй байгаа нь одоо танаас шалтгааллахгүйгээр нийгэмд өвчлөл их байгааг бол харуулж бодож байна. За тэгэхээр залуучууд маань юунд анхаарах хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд бол одоо вакциндаа бүрэн хамгаалдаг байна. За 1-2 дугаар тундаа хамгаалсан бол 3 тунгаа хийлгэх. За ерөөсөө вакцинд хамгаалтайгаа бол вакцинаа бүрэн хийлгэмээр байна. За тэгээд онцгийн шаардлага бол гадуур олон нийтийн газар явмааргүй байна. Амны хаалтаа маш сайн зүүж одоо хэвшмээр байна. За эдгээр одоо халдвар хамгааллын дэглэмүүд одоо суларсантай холбоотойгоор л одоо ингээд нийгэмд одоо цар тахлын маань одоо эрчим буурахгүй, өвчлөл буурахгүй байгаа нь бол энэтэй холбоотой юм аа. За тэгэхээр коронавирусыг бол ерөнхийдөө бол хөнгөн, дунд, хүндөвтөр, хүнд, нэн хүнд гэж бол ангилдаг байгаа. За ерөнхийдөө бол хөнгөн болон дунд хэлбэрийн хүмүүсийг бол нийт өвчлөл бол 80 орчим хувийг эзэлж байна. За хүндөвтөр хүнд хэлбэрийн өвчлөл бол 10 орчим, 10-аас 15 орчим эзэлж, нэн хүнд хэлбэрийн өвчлөл бол 5 орчим хувийг эзэлж байгаа. За харьцангуй архаг хууч өвчин багтай, нас залуу ийм хүмүүс бол хөнгөн болон дунд зэрэг хэлбэрээр өвчилж, за архаг хууч өвчтэй ийм хүмүүс нь бол хүндөвтөр хэлбэрээр үздэг. За мөн одоо нэн хүнд хэлбэрээр бол чихрийн шижинтэй, өндөр настай 65-аас дээш насны олон эрэгтний дутуушилтай ийм хүмүүс нэн хүнд хэлбэрээр одоо өвчилж амь насанд хүртэл аюултай байгаад байгаа. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний ярих гол сэдэв бол одоо хөнгөн буюу дунд хэлбэрийн үед амбулаторийн нөхцөл, гэрийн нөхцөлөөр одоо ковидоор одоо эмчлэгдсэн. За мөн одоо хүндөвтөр хэлбэрээр одоо ер нь ковидоор өвдөд эдгэрээд гэрт гарсны дараа одоо шинж тэмдэг арилахгүй байх, удаан хугацаагаар арилахгүй байх үед одоо ямар арга хэмжээ авах талаар бүгд хамтдаа ярилцъя. За тэгэхээр ковидын дараах шинж тэмдэг буюу ковидын дараа одоо шинж тэмдэг удаан хугацаагаар хадгалагдах. За мөн одоо ажлын чадвар буурах эдгээр бол ковидын дараах хам шинж гэдэг нэршлэр бол орж ирсэн байна. За тэгэхээр эдгээр үед одоо ямар арга хэмжээ авах вэ? За та ковидоор өвдсөний дараа шинж тэмдгүүд маань харилцахгүй удаан хугацаагаар одоо бид байх, би таагүй мэдрэмж төрөх ийм одоо шинж ийм зөвөрөөр хэлдэг. Жишээлбэл энд одоо бие сүлдэж ядрах, за ажлын чадвар буурах, амьсгаадах, ханиалгах, хөлрөх, за чэжээр өвдөд байгаа юм шиг санагдах, бие зараах зэрэг одоо шинж тэмдгүүд удаан хугацаагаар хадгалагдах нь одоо тухайн хүнд одоо маш хэцүү байдалд үүсгдэг учраас эдгээр одоо шинж тэмдэг илэрч шинж тэмдэг арилахгүй байгаад хэрхэн таах нь өөрсдөө амархан хугацаанд одоо эдгээр зөврөөдөөс арилгахын талаар хэмжнүүд зөвлөё. За нэгдүгээрс та хоолн дээр анхаармаар байна.
За та коронавирусээр өвдөөд гэртээ байх хугацаанд ер нь бол чанартай хоол хүнсийг хэрэглэж явах хэрэгтэй. За хоол хүнс гэдэг маань одоо бид бүхний өдөр тутмын хэрэгцээ. За өдөр тутамд бол хоол хүнсээр бид нар илчлэг авдаг байгаа. Тэгэхээр хоолны чанартай маш сайн анхаарах. Тэр хоолноос бол бид хамгийн гол уурга нүүрс усыг бол авах гэж байгаа. За тэгэхээр эс маань өөрөө уургаас бүрддэг. Эсийн гадна талаар байдаг бүрхүүл нүүрс ус байдаг учраас бид хоол хүнсээрээ уурга нүүрс усыг сайн авч иж дархлаагаа дэмжих байна. За хоёрдугаар гэх юм бол ковид үед олон төрлийн уусантай холбоотойгоор бол хоол уусруулах зам бол хордгод хүртдэг учраас бид нар шингэнийг маш их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Өдөрт одоо 2 литрээс багагүй шингээ хэрэглэх эсвэл 1 кг-д одоо 30 мл тооцож шингэнийг хэрэглэх. За ер нь бол 2 литрээс багагүй шингэнийг л өдөрт 24 цагтаа бол усыг бол уумаар байгаа. За мөн одоо дараагийн нэг бол нүүрс ус хэрэглэх. Идэвхжүүлс нүүрс ус бидний хэлцээрсэн карболин гэдэг нүүрс хар юм байдаг. За энийг бол 10 кг тутамд 1 ширхгээр тооцоолоод за 60 кг-д бол 6 ширхэг, 70 кг-д бол 7 ширхэг гэжлэн өдөрт килограммжээр тооцоолоод өдөрт нэг удаа уухаар 7-оос 14 минут уух хэрэгтэй байна. За тэгэхээр энэ хэрэг хэрэгснээр бол хордлого тайлах, шингэн нөхөх юм зорилготой байх нэ. За энийг ууж хэрэглэх хэрэгтэй. За дараагийн нэг зөвлөмж нь бол ковидээр өвдсөний дараагаар бол янз бүрийн одоо тураах дэглэм одоо хооллолт ортурдаг юм янз бүрийн дэглэмүүд байдаг. Энэ бол болохгүй одоо маш эсрэг заалттай байдаг байгаа. За мөн одоо дараагийн өхний зөвлөгөө нь бол ковидээр өвдсөний дараагаар бол өнөр амт удаан сэргдэг өнөр амт болон одоо уушгины эвдрэл буцаар удаан сэргэж байгаа учраас арх тамхиг бол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Архийг бол бага хэмжээгээр хэрэглэсэн ч одоо дархлаа хэмжээдэг учраас архийг бол ерөөсөө хэрэглэхгүй байвал зохилтой, тамхиг ч гэсэн хэрэглэхгүй байх нь хэрэгтэй. Зүйтэй гэж юм чинь зөвлөж байна. За дараагийн нэг зөвлөмж нь бол эрдэс бодисууд, эрдэс минералуудыг бол хэрэглэх шаардлагатай байна. За энэ дээрт болохоор B6, B5, цайр, за мөн одоо чацраган зэргийг бол хэрэглэмээр байна. За B6 ямар үйл ажиллагаа, ямар үүрэгтэй вэ гэхээр уушгины судасны цусны бүлгэнэлтийг сайжруулдаг ийм үйлчлэгээтэй байна. За B5 нь бол агаар дамжуулах замын салстын үйл ажиллагааг сайжруулдаг ийм онцлогтой байна. За цайр нь ямар үүрэгтэй вэ гэхээр үнэрлэх мэдрэмжийг сэргийж өгдөг. За тэр дундаа бол цайр агуулмжтай элэг байж, цайрын агуулмж үүрэгтэй элийг хэрэглэж болж байна. За мөн одоо самар хэрэглэж болж байна. За эдгээрээ бол төлхөө хэрэглэх. Дээрээс нь нэмээд бол D витамин олох хамгийн дугаар 4000-4000-аар бол D витаминыг хэрэглэж байна. 10-аас 14 хэрэглэх хэрэгтэй. За эдгээр витаминууд бол ковидээр өвдсөний дараах дээрх шинж тэмдгүүд арилахгүй удаа хугацаар байгаа үед бол нэмэлтээр хэрэглэх нь одоо таны зөөрүүдийг багасгах, за уушгины эвдэрч процессыг сэргийхэд бол маш чухал үүрэгтэй байх нэ. За дээрээс нь дараагийн өхний зөвлөмж бол бид дасгал хөдөлгөөний шаардлагатай байна. За коронавирус ковидын халдварын үед уушгины 2 захаар арын доод хэсгээр бол уушгины талбай илүү одоо вируст өртдөг учраас тухайн хэсгийн одоо агаарын солилцоог сайжруулах шаардлагатай байдаг. Тийм учраас тэр хэсгийн амьсгалын үйл ажиллагааг сайжруулахын тулд дараах 2 дасгалыг бол зөвлөмж өгч байна. За нэгдүгээрт бол гифтэй байрлалд өвдгөө нуглаад тэгээд хамраараа 4 секунд амьсгаа аваад 8 секунд одоо амьсгаа амаараа гарах юм дасгалыг хийх хэрэгтэй. За энэ дасгалыг хийхдээ заавал хүчилж хийх албагүй. Та хэдэн л удаа хийх боломжтой тэрүүгээрээ хийх хэрэгтэй.
За өдөрт одоо 3-аас багагүй удаа ч юм уу те. Тэгээд дасгалын чанар дээр л анхаарах хэрэгтэй Монгол. Жишээлбэл амьсгаагаа авахдаа 4 секунд авах үед гидс ингэ төмбиж явах хэрэгтэй. Тэгээд амьсгаагаа 8 секунд байж гарах хэрэгтэй. Тэгэхэд гид сонгох хэрэгтэй. Энэ дасгалыг өдөрт одоо 3-аас доош хугацаагаар хийхдээ хэдэн ч удаа хийж болно. Та өөртөө саадгүй байдлаар хийх хэрэгтэй. За дараагийн нэг дасгал бол шаар үлээх. За шаарыг үлээхдээ зүгээр сууж байгаа үлээхгүй. Хэвтэй байрлал цээжин доороо дээрч юм уу чээж өндөрж байгаа. Тэгээд шаараа үлээх. Бас хэдэн ч удаа хийж болно. За энэ дасгалуудыг хийснээр хоёр уушигны гадна талбай, гадна доод хэсгийн талбай, уушигны талбай үйл ажиллагаа сайжирч ерөнхийдөө уушигны дасгал хөдөлгөөн уушгийг илүү одоо агаар дамжуул илүү сайн орцуулж уушиг одоо дасгал хийлгэж байна гэсэн. За дасгал хийхдээ энэ хоёрыг дасгал хийхээс гадна йогийн дасгал бас үр дүнтэй байгаа. За мөн дасгал хөдөлгөөн дотроо бас нөгөө спортоор хичээлдэг хүмүүс байж болно. Янз бүрийн одоо идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүс байж болно. За тэрийг бол хийх хэрэгтэй. Гэхдээ нөгөө эрчимэл тохируулах хэрэгтэй. Ямар эрчим бэ гэхээр одоо спортоор хичээлдэг өндөр эрчим авдаг байсан, эрчимтэй дасгал хийдэг байсан хүмүүс бол эрчимээ багаас нь дээшлүүлэх зарчмаар. Жишээлбэл одоо өнөөдөр хэвийн дасгалаа хийж байгаа үед өндөр одоо эрчим авахгүйгээр багаас нь дээш нь гэж ахиулах зарчмаар гэж дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй байна. За одоо жишээлбэл алхалтаас шогшолтоос гүйлтчих юм те гэж уушиг дасгаж дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Нэг доор одоо өндөр эрчимтэй хүчилсэн уушгийг бол хитрхийг ачаалуулсан дасгалуудыг бол хийж болохгүй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За хамгийн сүүлийн зөвлөгөө бол та бүхэнд бол агаар. За ковидор өвдсөний дараа бол зүрх болон тарих уушигны үйл ажиллагаа ер нь хүчил төрчийн дутамжлалд бол эд хэрэгтэй байна ордог байгаа. Ер нь хүчил төрчийн дутамжлалыг бол хамгийн сайн арга бол агаар байгаа. Өдөрт бол 2-оос багагүй цагийн хугацаанд бол агаар цэвэр агаарт одоо алхах, явах, цэвэр агаараар амьсгалах шаардлагатай байна. За хэрвээ одоо цэвэр агаарт гарах боломжгүй гэр орондоо гэрээс гарах боломжгүй байгаа бол өрөөний агаар сэлгэлтийг 2-оос 3 удаа 15-аас 20 минутын хугацаанд өрөөний агаар сэлгэлт хийх, өрөөндөө агаарж болгочтой өрөө тасалгааны агаар солилцоог сайжруулах ийм шаардлагатай байна. Коронавирусын халдвараар өвдөд шинж тэмдгүүд бүрэн ажиллахгүй байгаа тохиолдлуудыг бол одоо эдгээр зөвлөмжүүдийг бол тагсан өөрөнд бол арилгах боломжтой байна. Тэгэхээр ковидын халдвартай холбоотойгоор та бүхнийг аль болох халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх, маск, зөвхөн хоорондын зайгаа сайн барих, халдвар хамгааллын дэглэмээ одоо сулруулахгүй байх нь одоо өөрийгөө болон өрөөл хүсдэг одоо энэ халдвар төвчнөөс хамгаалж байгаа хамгийн одоо чухал арга хэмжээ юм аа гэж хэлээд одоо энэхүү зөвлөгөө өндөрлөе. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.